За улс төр бас хувийн байгууллагад ажиллаж байсан юм туршлагатай хүн бас ерөнхий сайдад хөмлөгдөж байна. Тэгээ сая бас манай их хурлын гишүүд хэллээ, хүнд нөхцөл байдлууд бас бидний хүлээж байна. За ер нь бол одоо сүүлийн 10 жил дараалж Монгол ардын намд ангаараа одоо засагласан. За сүүлийн 11 сарыг ис тооцвол таны 2019 онд Монгол улсын хурлын дараагаар томилогдож явах үед Монгол 20 оны төсөв бол 11.5 их найд төгрөг байсан. Одоо ингээд 6 жилийн дараа 33.4 их найд буюу 3 дахин өссөн. Төсөв 3 дахин өссөн, иргэдийн орлого 3 дахин өсөөгөө. Ингээд улсын цуу дагсан эзэн засгтай болоод улсын цэцэн тэлэлт нь урсгал зардал болоод ингээд бид нэр одоо хойд хормоор урд хормоогоо нөхдөг олсон орлогын зардалтай дөнгөж данган таардаг ийм ус болсон. За одоо ингээд сүүлийн 6 жилийн хугацаанд улсын төсвийн одоо тэлэлт 3 дахин явсан. Иргэдийн орлого бас 3 дахин нэмэгдээг гэдгийг би танд хэлэх гэсэн. За мөн бид нар өдөр тутам үнийн өсөлтийн дунд амьдарч байна. За 2020 оноос хойш өнөөдөр жил бүрийн одоо дунд өсөлтүүдийг тооцож үзэх юм бол 50% орчим хувьтай гол нэрийн бараа бүтээгдэхүүний өсөлт ингэ өссөн. Эсвэргээрээ монголчууд бидний орлого олдог гол төвхий эдийн маань орлого тасралтгүй цааш би одоо буурах бас юм чиглэлтэй байгаа даа. Инфляц 8.3% байгуул одоо 2 оронтой тоор орох бас юм нөхцөл байдалд ирж байна. За засгийн газрын одоо өөр бол 34.6 их найд буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол төгрөгийн худалдаа авах чадвар валютын буюу Америк ам доллартай харьцуулах чадвар 800 төгрөгөөр одоо даруй суларлаа. За ингээд ийм нөхцөл байдлуудыг бид нэр бас одоо тавлаж авж байна. За ингээд их хурлын дарга түрүүн ярийн дундаас төсвийн давхартлуудыг байхгүй болгосон. Та одоо жишээ нь эрчим хүчний яам уу, эрчим хүчний үндэсний ороо, эрчим хүчний зохицуулах газар гэх нэг чиглэлд 3-4 давхарсан байгууллагууд байгаа. За мөн олон үндэсний ороодуудыг бас эргэж хараарай гэж хүсэх гэсэн. За тэгээд сайн муу нэлж цав дүүргдэг гэдэгчлэг бас та түрүү ярианд хэлж миний алдаа оноо бүгд ил байдгаа гэд. За одоо иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө эсвэл сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвлэл нийлснийхэн төлөө хохирдог, цагдаагийн байгууллагууд дуудагддаг, дарга зэрэг гомдоод байдаг бас юм байж болохгүй. Тэгэхээр би танаас одоо асуулт гэх юм уу, амлалт гэх юм уу нэг юм амар байна. Та өөрийн бүрийн эрхийнхээ хэрэгжүүлж хугацаанд та болон таны засгийн газрын гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг иргэдийг нэг ч удаа хуулийн байгууллагад гомдол гаргаж өгөхгүй гэж амлаж чадах уу? Энэ бол өөрөө арчлалын маш том сүрж ирсэн шүү. Тийм учраас та энэ дээр одоо амлалт өгч чадах уу? Одоо юу гэдгийг одоо та бол одоо ил тод таны бүхэн ил тод болно. Бүгд ил тод явагдах болно. Таны одоо буруу шийдвэр бодлогыг эсэргүүцэж одоо муухайгаар битсэн За зандаж тэр дарга хариулт өгье. За бид бол нэг амлалт өгөөд байдаг биш ажил хэрэгч ийм засгийн газар байхыг л эрхэмлэнэ. Ер нь амлалт олон юм. За ер нь бүр тодорхой хэлбэл зандан шатрыг үүсчилж болно. Гэхдээ зандан шатрыг шүүмжлэж байгаа гэдэг хүний эрхийг хилэмгдүүлж одоо гэр бүл үр хүүхэд бусад зөв зүгээр гэмгүй хүмүүсийг хилэмгдүүлж иргэдийн хүний эрх хэрэгчлөөг хомсон тийм аливаа бодлогыг бол зөвшөөрөхгүй. Хуулийг дээдэлж ажиллана. Хуулийн цэглэлийг хэрэгжүүлж ажиллана. Мэдээж тэрэн дээр албан тушаалтан бол одоо бодлогын мэтгэлцээ ажил эрх чөмжлөлийг бол анхаарч авч ажиллах ёстой. Ийм учраас төрийн нэр хүнд ард түмний итгэлцлийг дааж ажиллах нь хамгийн чухал. Хамгийн гол нь хаасайгүй л би бас түрүүн лодоо самбуу гүшүүнчилсэн хууль дээдлж ажиллах нь хамгийн чухал гэдгийг би онцлон нэмэлж байна.